Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр талархлын ач туссын талаар мэдээлэл хүргэх боллоо. Талархдаг хүмүүс өдөр бүр эрч хүчтэй аз жаргалтай ажиллаж амьдардаг юм байна. Харин гомдолдог хүмүүс өдөр бүр аз жаргалгүй эрч хүчээ алдаж амьдардаг юм байна. Та аль нь байхыг хүсэж байна вэ? Талархаж чадвал танд дараах 3 ач тус ирнэ. Нэгдүгээр талархдаг хүмүүсийн биеийн эрүүл мэнд үргэлж сайн байдаг. Өвчин тусах магадлал багтаа урт насалдаг хүмүүс. Хоёрдугаарт талархдаг хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд маш их сайн байдаг. Стресстэггүй, аз жаргалтай ажиллаж амьдардаг. Гуравдугаарт талархдаг хүмүүсийн харилцааны ур чадвар өндөр, хүмүүс хоорондын харилцаа үргэлж сайн байдаг юм байна. Жишээлбэл хандив цуглуулахаар 2 бүлэг хүмүүсийг авчирсан. Эхний бүлэг хүмүүст ажлын чиг өгөөд гаргасан, хоёр дахь бүлэг хүмүүст хүн бүрт аз жаргалтай болгох үг хэлж, урам зориг өгч талархлын үг хэлээд гаргасан. Үр дүнд нь 2 дугаар бүлгийн хүмүүс эхний бүлгийн хүмүүсээс 50%-аар илүү хандив цуглуулж чадсан. Үүнээс үзэх юм бол удирдах ажилтны тухайн ажлыг хийж байгаа хүний манлайлал гэдэг бол маш чухал зүйл. Талархлын үг хэлж байгаа нь бол маш их чухал зүйл юм аа. Аливаа ажлыг хийх гэж байгаа бол эсвэл байгууллага хамт олон удирддаг бол та байгууллагаа хүн бүрт талархлын үг хэлж байгаа. Талархлын үгээс шалтгаалаад тухайн хүмүүсийн ажлын бүтээмж нэмэгдэж, урам зориг бас ажил хийх урам зориг үргэлж нэмэгддэг юм байна. Мөн бусдад талархтайгаа та адил өөртөө талархдаг байх хэрэгтэй. Та өдөрт болсон сайхан зүйлсээс 3 зүйлд талархал, тэмдэглэл бичиж бусдад хэлж илгээж байгаарай. Таны сэтгэл өөдрөг байхад ажлын бүтээмж чинь 31% нэмэгддэг. Тийм учраас та бусдаас ямар харилцаа хүсэж байна? Яг тэр харилцаагаараа бусдад харилцаарай. Одоо та сэтгэгдэл хэсэгт өнөөдөр яг юунд маш их талархаж байна? Тэр талаараа заавал сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Танд амжилт хүсье.